Хамааралгүй даатгал. Эрүүл мэндийн даатгалын сан бол иргэн бүрийг санхүүгийн дарамтгүй эмчлүүлэх зорилготой нийгмийн хамгийн чухал хамгаалалтын механизм. Гэтэл өнөөдөр энэ сан маань юу ч орсон урсаад гарчдаг ёроолгүй сав, юм хийсэн ч тогтож үлддэггүй шүүрэн шанага болчихжээ. Иргэд бид өвдвөл төр хариуцнаа гэдэгт итгээд сар бүр дуулууртайгаар даатгалын шимтгэлээ төлдөг. Харин бодит байдал дээр өвдөж хавдаж эмнэлэг бараадвал даатгалаар гэдэг үг гуйлах шиг ойлгогдож буцааж хөөх нь холгүй угтдаг боллоо. Уг нь бид өрөвдүүлэх гэж биш, өөрсдийн төлсөн мөнгөөр эмчилгээ үйлчилгээ авах гээд очиж байгаа нь тэр шүү дээ. Жил бүр хэдэн зуун тэрбум төгрөг эрүүл мэндийн даатгалын санд төвлөрдөг. Энэ мөнгө иргэдийн төлсөн шимтгэл төрөөс олгодог дэмжлэг байгууллагуудын орлогоос бүрдэнэ. 2024 онд л гэхэд эрүүл мэндийн даатгалын сан 280 төгрөгнөөс давсан орлого төвлөрүүлсэн атлаа. Зарлага нь үүнээсээ давж 40 орчим тэрбум төгрөгийн алдагдaltaй гарсан. 2025 оны төсөвт 2.5 их 80 төгрөгнөөс давсан орлого 2.2 их 80-ийн зарлага тусгасан ч өмнөх онуудын хоримтлагдсан өр, эмнэлгүүдийн төлбөрийн нэхэмжлэл, эм тариа, тоног төхөөрөмжийн үнийн өсөлтөөс шалтгаалсан гих шалтгатайгаар уг сан өнөөдөр амь тавихаас наагур байна. Өөрөөр хэлбэл сангийн орлого жил бүр өсөж байгаа ч иргэдийн эмчилгээний бодит зардлыг даах чадвар нэмэгдэхгүй байна. Харин ч даатгал хамаарахгүй гэсэн үг улам түгээмэл сонсогдож, хагалгаа, эмчилгээ, тоног төхөөрөмжийн төлбөрийг иргэд өөрсдөө даах нь хэвийн үзэгдэл болж хувирчээ. Бүгд гаднаас орж ирдэг, сангийн мөнгө хүрэхгүй гэдэг тайлбарын эцэст төлбөр нь ямагт иргэний халаас руу шилждэг болчихсон. Next сайдууд нь хүртэл өмнөх жилүүдэд хоримтлагдсан өр зээлийг энэ оны төсвөөс барагдуулж байгаа учраас өрийн дарамтаас салж чадахгүй байна өө хэмээн ичих нүргүй, иш мухаргүй тайлбар хэлдсүнэ. Уг тавал эрүүл мэндийн даатгалын сан орлого зарлага нь тодорхой. Тэнцвэртэй байж иргэдийн эмчилгээний зарлыг төлөх, эрүүл мэндийн баталгааг хангах ёстой бие даасан байгууллага. Иргэдийн санал гомдлыг сонсчхоод ийм зүйл байхгүй, бид өхийгөө өгч эмнэлгүүд авахыгаа авч л байгаа гэж шатанда арьсаа хамгаалсаар. Харин тэр хооронд өвдсөн, ядарсан иргэд нь эмнэлэг бараадах эрхгүй болж хагалгаа эмчилгээгээ хоошлуулах, эсвэл өр зээл тавьж амьдралаа барьцаалах хоёрхан сонголттой үлдэж байна. Эрүүл мэндийн даатгалын санг ингэж ёроолгүй сав болгохгүй байх гарц дэлхийд аль хэдийнэ бий болчихсон. Олон улсад эмнэлэг бүр хийсэн үйлчилгээнийхээ хэрээр хязгааргүй мөнгө нэгтэг, замбраагүй тогтолцоог халж, нийт төсвийн дээд хязгаартай, чанар ба үр ашигт суурилсан төлбөрийн системд шилжжээ. Зарим нь эмнэлгийн хэрэгслийг тусад нь бус, төвлөрсөн байдлаар худалдан авч, үнийг барьж чадсан нь санг хоосруулахгүй байх бодит шийдэл болсон байна. Манайд ч мөн адил эрүүл мэндийн даатгалын сан юуг санхүүжүүлэх, төр алийг нь хариуцах, эмнэлэг ямар өртгөр үйлчилгээ үзүүлэх вэ гэдгийг тодорхой заалгахгүйгээр иргэдийн нуруунд дээрх санхүүгийн дарамт хизээж буурахгүй нь ойлгомжтой. Эрүүл мэндийн даатгал бол гуйлга биш. Иргэдийн төлсөн мөнгөөр иргэдийг хамгаалах ёстой бодит баталгаа. Харин тэр баталгааг бодит ажил болгохын тулд гой ураа биш, системийн бодит шинжилэл хамгийн их хэрэгтэй байна.